За химийн тэнцвэрийн үеийн концентрацийг оруулын тэнцвэрийн үеийн концентрацийг олох бодлогын алхмын хувьд нэг иймэрхүү алхмыг хийвэл зохимжтой. За эхлээд өгүүлбэрийн өгөгдлийг тодорхой бичих. Хоёрд нь нурлын тэгштэглээс тэнцвэрийн өөрчлөлтийг харуулсан хувьцагчийг илэрхийлэх. Гуравд нь тэнцвэрийн тогтмолыг бичих. Дөрөвд нь тэнцвэрийн тогтмолдоо хувьцагчаа орлуулж бичих. За тавд нь тухайн тэгштэглээ бодоход бол тухайн тэнцвэрийн үеийн концентрац нь гарч ирэх нэ. За тэгвэл нэгэн уруулан А дээр нэмэх нь Б 2C тэгштэглээр явдаг. Тэнцвэрийн тогтмол нь 50 болвол А болон Б бодисуудын анхны концентрац тус бүр 0.5 болон 0.7 мл байсан бол тэнцвэрийн үеийн концентрацийн албаглуудыг бодож олоо гэсэн бодлого байна. За тэгвэл эхлээд хэдүүлээ өглөө тодорхойлсон байх хэрэгтэй. За тэгвэл өгсөн нь А бодисын анхны концентрац нь 0.5 мл, Б бодисын анхны концентрац нь 0.7 мл, тэнцвэрийн тогтмол нь 50 юм байна. За тэгвэл хэдүүлээ урлын тэгштгэл дээрээсээ тэнцвэрийн үеийн концентрацийн холбогдлолтой хувьцагчийг тодорхойлох хэрэгтэй байгаа. С бодисын концентрацийг нь X гэжээ. Тэгвэл эн чинь юу болох юм гэхээр 2C байгаа учраас А бодисын концентрац нь X-ийг хуваах нь 2 болчихно. Б бодисын концентрац нь мөн адил X-ийг хуваах нь 2 болох нэ. За тэгвэл бид хэдийн тэнцвэрийн тогтмол ямар байх ёстой юм гэхлээр С бодисын тэнцвэрийн концентрацийг А бодисын тэнцвэрийн концентрац болон Б бодисын тэнцвэрийн концентрацийн үржүүрт харьцуулсан харьцааг хэлэх нь. За тэгвэл хэдүүлээ бодисуудынхаа тэнцвэрийн концентрацуудыг нөгөө орлуулсан хувьцагчаараа илэрхийлж бичье. За тэгвэл тэнцвэрийн С бодисын тэнцвэрийн концентрац нь X болох юм бол А бодисын тэнцвэрийн концентрац нь 0.5-аас асах нь X-ийг хуваах нь 2 болж тарах нь тийм үү? Энд чинь юу гэсэн үг юм гэхээр энэ А бодисын өөрчлөлтийн концентрац. Тийм учраас анхны концентрацаас өөрчлөлтийн концентрацийг асахаар тэнцвэрийн концентрац гарч ирэх нэ. За Б бодисын өөрчлөлтийн концентрац Б бодисын анхны концентрацаас өөрчлөлтийн концентрацийг асахаар Б бодисын тэнцвэрийн концентрац гарч ирэх нэ. За тэгэхээр бид хэдийн урвал энэ тэнцвэрийн С тэнцвэрийн концентрац нь 2 дахин шүү. 2 зэрэгтэй байгаа. За тэгвэл энд 2 байгаа гэж ойлгож байна. За тэгвэл хэдүүлээд юу болоод явчихж байна вэ гэхлээр тэнцвэрийнхаа тогтмол дээр энэ хэдийгээ орлууллаа тийм үү. За тэгэн гут биднэрт тэнцвэрийн тогтмолыг 50 гэж өгсөн. За тэгвэл тэнцвэрийн С бодисын тэнцвэрийн концентрац нь X квадрат А бодисын тэнцвэрийн концентрац Б бодисын тэнцвэрийн концентрац гэд орлуулад за эндээс ийм тэгштгэл гарч ирж байгаа тийм үү. Энэ хуваарьт байгаа таануудаа 50 руу оруулаад ингээд бодонгууд ийм тэгштгэл гарч ирэх нэ. Гүйцэд квадрат тэгштгэл юм уу. За энийгээ дискриминантын аргаар бодоод гаргаад ирэнгүүт x1 нь 172, x2 нь 0.88 гарч ирж байна. За тэгэхээр ер нь тэнцвэрийн үеийн концентрац мэдээж анхны концентрацуудаас бага байх хэрэгтэй тийм үү? Тэгэн гут энэ болохоор 172 буюу маш их байгаад байгаа шүү дээ. За тэгэхээр авч болох утга нь бол 0.88 болж таарлаа. X2 нь тийм үү? За тэгэхээр С бодисын тэнцвэрийн үеийн концентрац нь 0.88 юм байна. Одоо үндсэндээ яаж ч гинөө гэхлээр эднэртээ орлуулчих чинь гэсэн үг байхгүй юу? Эднэртээ тэнцвэрийн үеийнхаа концентрацуудад орлуулчих чинь гэсэн үг.
За тэнцвэрийн үеийнхээ концентрацууд орлуулангууд энэ маань юу болж байна вэ гэхлээр тэнцвэрийн үеийн концентрац 0.5-аас 0.88-ыг 2 хуваагаад хасна. Ингэхээр 0.6 мл гарч ирлээ. Дараагийнх нь Б бацийн тэнцвэрийн үеийн концентрац мөн адил бодлогоор бодоод 0.26 мл гарч ирсэн байх нэ. За ийм байдлаар ер нь бол А болон Б бацийн тэнцвэрийн үеийн концентрацийг бодох нэ.